2 боллоо. За ер нь одоо бараг дээр хаа огтоноо алдалгүйгээр гэхдээ заавал олон оноо авах гэж учиргүй хэмэлцэж улаарчтай ярих хэрэггүй. Тав байдлаа хадгалаад за төгсөлтийг шгшээгийн өсгөлжүүлэгч банд Батсүрэн нар өсгөлжүүлж байна. 2005 онд одоо Монголын Олимпийн боксing холбоо шинэ бүтцэл зохион байгуулалтанд орж одоо 2008 оны Олимпиад бэлдэх ийм хүнд зорилтыг өмнө авч одоо шаргуу хөдөлмөрлж эхэлсэн. Тэгээ энэ 3 жилийн ажиллагааны үр дүн бол хайхалтай сайхан болж 2008 онд одоо Монгол бокс үүсч өгсөний 60 жилийн ойгон одоо Олимпийн алтан медалаар огтж одоо их сайхан үйл явдал болсон. Тэгээ энэ хооронд бол одоо Монголын Олимпийн боксing холбоо ерөнхийлөгч Цогбаатар маш амжилттай сайн өдөртөө зөв зохион байгуулж ирсэн. За Шгшээгийн ахлах тусгалжуулагч банд тусгалжуулагч. За тэгээд бандын дэргэд одоо туслахаар ажиллаж байсан одоо делегач мөнх жаргал тусгалжуулагч одоо ажиллаж байгаа Батсүрэн, Ган Зориг. За тэгээд бусад нийгэмлэг клубүүдийн олон тусгалжуулагч нар үнэхээр за гурав нагаавлаа. Үнэхээр энэ спортод одоо сэтгэл гарган ажиллаж одоо ийм сайхан одоо төгс зөвхтүүдийн авиаслах сайхан залууийг бэлдэж гаргасан. Тэгэхээр бид энэ амжилтаа одоо хадгалж явах явдал одоо их чухал байна да. За манай төгс зөвхт бол бас тулааны төгсгөлийг сайн. Тий. Миши Алаянтай тийм мөнгөн далайн төлөө нодлон яаж хожигдож яваад байрсныг бол манай үзэгчд бол сайн санаж байгаа бах. Ядардгүй төвчээр сайтай, биеийн бэлтгэл сайтай. Энэ 52 кг-ийн жин ерөн төгс зөвхтүүд их тохирч явах шиг байна. 51-д бас л хүнд болж ирсэн юм чинь. Тэгээд энэ чинь сүүлийн 2 тэмцээнд 54-д орлоо шүү дээ. Тэгээд бас тодорхой юм шиг. Азийн залуучуудын аваргаас мөнгөн медаль авсан. Иран туссан. Тэрэн дээр бас жоохон шүлтийн хаймууд орсон. Тэгээд Азийн залуучуудын аваргаас алтан медаль авч чадлаггүй. Дэлхийн залуучуудын аваргад төрлийн төлөө орж өрсөлдөөд бас нэг Польшид ганцхан оноогоор мөнгө нь бол давуу явсан байгаа. Бандах шууд ярьж байсан шүү дээ. Иран туссан Азийн залуучуудын аваргаар бол баг алт авсан боломж тарамслаа. Тэгээд аваргын төлөө бас шүүлтийн буруутай үйл ажиллагаанд суулж зөвхөн мөнгөн медальтай ирлээ гэж мэдэгдсэн байгаа. Юм болоогүй наа. Цаашаа олон тэмцээн хүлээж байна тийм ээ. Одоо тэгэхээр сэтгэлээ сайхан хийж. За, аснаар шканч гэсэн бас муу тэмэрч гэдэг сайн тэмэрч. Гой гаргаж сая цогцолтыг. Тэгээ ажиллагаагаар төгсөх тамаагүй л байна дөө. За, төгсөлийг бас сайн хийж болж байна. Хэдий л гэсэн даа. За, төгсөлт бол ерөөхдөө ажиллаж байна. 15 секунд. За, тоглолт боломжтой боллоо ингээд. Нэг ч оноо алдалгүйгээр. За, зөвхөн хажуу үзэхтэй сайн аа гэж байна. Гурав тгийн харьцаа. Бүгдлээс орж тулцсан. Дэлхийн аваргын мөнгөн медаль Монгол улсын гайхамшигчин Нямбарын төгс цогт анхны ялалтаа байгуулж хоёрын дэлхийн аваргын хүрэл медалийн боловсрол хангаж байна. За, тоглолт бол үнэхээр бас сайн болж нэг ч оноо алдалгүй 3 тэгээр хамгааллаа. Монгол улсын өрийн тамирчин Нямбарын төгс цогт өрсөлдөж 3 тэгийг харьцаагаар уулзсан. За, ингээд оюутны дэлхийн аваргын хүрэл медалийн бас хангаж байна. Энэ 52 кг-д нийт 8 тамирчин тултаад ингээд 52 кг-ийн ихний тоглолтууд их өндөрлөө. За, миний хажууд Барселона Олимпийн хүрэл медальт Аз тгийн аварга Монгол улсын тамирчин Намжлын баяр сайхан хүрэлцээрээд байна. Өдрийн мэнд танд.
За сая төгс цогт маань залуу хоёрт маань Молдавын Александр Ришканыг ялж Оюутны дэлхийн аваргын эхний ялтаа байгуулж бол Макрулын балан стамлаа. Тийм төгсөг цогтын хувьд одоо маш их ирээдүй байгаа. Ер нь бол одоо 2012 оны Олимпиад бол одоо бас медаль авах ийм хамгийн шаастай тамирчдын нэг гэж бол одоо манай мэрэгчлүүд бол үздэг. Ялангуяа хойд гарын шулуун цохилт бол нэлээд хүчтэй. Одоо энд ингээ манай үзэгчд хараад байхад бол хэрвээ цохилт бол оноо өгөхгүй байгаа. Тийм. А төгсөгчийн хойдлын цохилт бол ер нь гацаагүй оноо өгөхөөс аргагүй байдалд хүртэл ингээ цогт